За ингээд хүүхэд хоёр яадлын уртл ихэлсэн. Хүүтэн байна гадаа маш хүүтэн байна. Зарим үедээ цас хайж гин, бороо орж гин, бас алхтаа болчлоо. Ийшээ хэрлэнгийн ирглүү явах гээд. Тэгсэн чинь мөнгөн мортын даахан талд байна. Энэ руугаа гараад өгнө явцдаг зам заагаад тахтай тэрлүүн гарсан чинь замгүй болчлоо. Тэгээд энэ ч нэг хэдэн хүмүүс суудсан бахаар нь гаргаж өчөөд зам асуусан чинь ингэж явж болно. Эсвэл мөнгөн морт руугаа шууд явъя гинэ. Тэгээд хамтдаа явчихъя гэсэн санаа гаргаад. Тэгээд том машинтай юм чинь тэр болтол хамт явчихъя гэдэг байхгүй. Яг хөө тэгээд яваад нэг дайнтай гаргаж өгөө явуул явчих болчихлоо. Бороо орцсон болохтэй энэ тэнд дүү жоохон шавар шохоотой гудчих гад ахилтны тавч нэг гоё. Түү шавар. Ер нь л авч явж хэлсэн баг. За энэ урд яваа машин манай хань. Тэрүүн шавар цуцсан бахаар нь гаргаж өгөөд тэгээд ийшээ хантай яваад яагаад ямар ч цаашаа нэг мөнгөн морт ороод мөнгөн мортоос цаашаа нэг 5 садаа нэг үр хүртэл хамт явчихъя гэсэн санаатай явж байна. За тэгээд тэр авиас юу ах нь үзье харъя зам ямар ах нь яри. Манай ах нар гэхдээ зөрөгтэй юм аа. Брүстэй зүгээр шууд шаварлуу дайраад орсон бах юм. Минут чинь тэгэл зарим муутай байлгүй дээ хамаг юмаа бэлтчихэл тэр болгоно шавар дээр жорохгүй шүү дээ. Тэгэхэд манай ах нар бол юу ч үеж ижил ядаж хурцч үеж ижил хамаагүй шаварлуу дахиад орчих. Өндөр та. Заяна. Ийм амир. Тийшээ хартаа. Тийшээ явах гэдэг шүү дээ. Тийшээ хартаа уулын цаастай. Дээрээс нь чи ингэ бороо. Тийшээ битүүл. Явах гэдэг зонлог бороо гэдэг. Явах гэдэг зонлог бороо. Яна одоо илаа. Ийм бороо нарч. Одоо 2-3 хоног төлөвлөгөөтэй байгаа иймэрхүү замаар яваад энэ да. Яах юм бол та. Бэлэн үү? Ямарсан би heute Jugend харгалаа. Хойд аваа Цагаарлуу. цагаарлыг. За. Чи цагаарлыг ижсэн үү? Үгүй би анх удаага энэ Юус ийш анхудаа. ерөөсөө ийш аваад явж. Одоо утсан GPS-ээр Тэ. яваад. Тэ. Одоо зам бол явж л байгаа. Тийм ээ. Өөрөө яваад. Тийм ээ. Бурхан алдан харихны хэрлэнгийн дээд цагаан арлагдах газар. За яг ямар ч төлөвлөгөөгүй явж байгаад энэ түрээд ирсэн. Ямар нэг хөө. Хай хай. Яа ийш харта. Йоо. Одоо энэ ингээд нөгөө манай бурхан алдааны тахилгын овоо юм байна. Тэгээд энэ ч овоо мовоо байгаа юм байна. Нэг хөө шорт байгаа хэвчээ. Үгүй намайг зовсчих. Энийг ингээд за бурхан алдааны тахилгын овоо цагаан арал гэдэг газар хүрээд ирлээ. Тэгээд ерөөхдөө санамсаргүй явж хагаад за харин замд нөгөөд нэг шавар усан цуусан хүмүүс гаргаж өгөө явуулсан чинь нөгөө хүмүүс маань бүр угаасаа ийшээ ирчихсэн хүмүүс болж тараад тэр хүмүүсийн
заавраар газарчлуулаад ирээд за ямарсан чи овоондоо мөргөөд бурхан албандаа мөргчөөд өргөд барьцаа бариад тэгээд буцаад доошлоод өөр газар буух газар нь бол доошлоо тонноо. За битүүрийн аялал бурхан халдваны доор цагаан авал гэдэг газар төрийн дахилгат бурхан халдваны дахилдаг газар хүрээд ирчихсэн. За жинхэнэ санаанд ороогүй тий. Гинт гаж. Хааны очихооч ер нь бол сайн төлөлөө гараад ирсэн чинь тэгээд ийм сайхан газар хүрээд ирлээ. Тэр сайхан баянгаа хүрээд ирчихсэн байна. Тэгээд энэ зуны аялал дээр бас энэ зүг рүү бас ер нь аяллуудыг төлөвлөжсөн байгаа. Тэрнийхээ урьдлыг хийчих шиг байна. Тэгээд одоо тий дөнгөж ихлэл өнөөдөр дөнгөж ихнийхээ өдөр битээр одоо ийшээ буцаж яваа доошоо бууж агаад хонно. Тэгээд маргааш нэг өдөр бас жоохон ганц хоёр бодсон төлөвлөсөн юм байгаа. Тэгээд ямар цаагүй хоёр аялал бол гоё ихлээ тий. Адал хөвтөлтэй эхэлж байна. Тэгээд хангаад дэлхийдээ сайхан мөргөөд заатах юмудаа даатгаад бас гоё наа сэтгэл санаа сайхан болж байна. Тэнд байна биш. Ийм сайхан газар шатахгүй бас энэ чи төрийн дахилга болох хэрэгтэй гинэ болох гэж байгаа гэж байна. Тэр талаарч мэдэхгүй ер нь жоохон ойрд ажил ихтэй янз бүрийн юм ерөөсөө мэдээлэл байхгүй. Хүрээд ирсэн чинь бас ийм сайхан газар байт юм байна. Ер нь бол зүүн зүг рүү манай гэр бүлийн хувьд бол зүүн зүг рүү аялсан туршлага маш бага. Сайн юм гоё байгаа шүү. Зүүн зүг рүү аялсан туршлага маш бага. За хинти тэгээс хинтийн төвөөс жиш ер нь явж үзээгүй. За байгалангаа дэлхийгээр бол бүр аялж үзээгүй. За цаашаа орнод ч гэсэн ер нь сайн мэдгүй. Энэ зүүн харин тэр зүг рүүгээ явах сонирхол төлөвлөгөө байгаа. Хэрхийг бас сайн хэлж мэдгүй байна. За хангаа дэлхийн өвд эцтэй мөргөө залбирсан юм чинь бас бидний аяллыг сайхан тэтгэх дээрээс ивэх баха. За өнөөдөр энэ нэлийн бороотой цасмаас жороод байгаа болохоос ш. Уг нь бол одоо яг энэ чигтээ бурхан халдван харагдах хэрэгтэй гэж шүү. Өнөөдөр жоохон бүрхэг бороотой үйлэрхэг болох дээр харагдахгүй байна да.
Бидний кампус этап ерөөдөө дөнгөж нөхөө байдалтай. Гэхдээ аим хөтөн байна. Даарч ийн. Хоолоо хийж идэ. Тэгэхгүй бол ер нь өнөөдөр нэлийн сэрүүхэн хонох нэ. Одоо баг 1 градус зааж байна. Шөндөө хэд болж хонох юм бөө гэт. Тасгалаг орох юм шүү тий. Хоёул нөгөө жижиг ширгээс засчихгүй. Тэгэхгүй л эдрийн аим яагаад байна. За. Ядаахан газ нэг хооллох юм ставлаад. За эхний ээлжинд ямар ч суцлаад. Тэгэхөө бид нэг халуун юм уу? Уг нь бол 6 сард ажилладаг байгаа шүү дээ. Уг нь 6 сар хэдийн 19 18 19 6 сар 19. Тэгсэн чинь Google алж энэ дөө. 6 сард 1 градустай. Манай хөлт өөл өмсдөг бүртгэн өмссөн байна. Тийм хүйтэнтэй. Тийм хүйтэн байгаад байна. Өнөөдөр шөнө хамгийн хүйтэн байх бах. Маргаашаас арай гайгүй болох сураг байгаа. Энд чинь нэг 2 хонцод тэгэл буцаад хотоо орно. Тэгээ 2 хоноход ямар ах нь. Өнөөдөртөө бол ямар ч нэг хоол ундаа хийж идчихэл нэгэл. Жоохон галт зүрцүүлж жагаад. Тэгээ унццгаа хавах. Маргаашийн наваараа гой юм харуулсан. Өнөөдөр жоохон оройхоо орж ирсэн болох тийм дрон өдр хөргөж юм бийч чадсангүй. Өглөө гоё дрон нэвчдэг үзүүлээ. Тэ. Ер нь бол маш гоё газар руу ирсэн байна. Үнэхээр гоё газар ирсэн. Ханхинтэй. Ишиг бурхан албан явах зам дагуу гэсэн үг. Хөлн гол явах өрөөнд байж байна. Сайхан байдгийн байна. Ишээ ерөөсөө явж үзээгүй те. Энэ хүү юу ах юм? Цэцэг нь уух. Залхил. Услахад цэцэг нь. Тэмцэлс дараа нөмөртэй юм. Тийм. Сэхэхгүй болохоор арай нөмөлч чинь тийм. Арай дээр болж чинь тийм. Хамаагүй дээр. Данчин дотор галт үлжих бох тийм. Үгүй малгай залгаа үзсэн. Итгэхгүй юу ч бодож. 6 сарчтай юу ч бодож байгаа. Юу ч бодож байгаа. Бэлэг. Тийм бэлэг. Энэ нөгөө өнгөрсөн аялал дээр бас хүмүүс асуугац энэ хаанаас авсан гэж. Энэ плетик энэ чинь юу лээ? Хорол хийцтэй байдаг нэг wild гэдэг нэг төлөвлөгөөс авчихсан чинь плетик. Яг гол нь энэ нөгөө хүүтэн одоо яг ийм хүүтэн үед юм өндрийн газар юм том газар дээ шүү дээ. Энийг бол энэ хүүтэн мөтөд ашиглах илүү тохиромжтой байд. Тэгэхгүй болохоор нөгөө нарийнхан юм газ уучруулах дээр ямархан зарцаад тэгээд астгүй шүү дээ яг хүмүүс хэлж байгаа. Энэ цантаад идэх шүү. Энэ тийм бишээрээ арай амраад уухгүй том газар ашиглахад. Тэгээд энэ бас энэ ашиглаж байгаа банк мах болох дээр бас арай илүү хурдан халдан болдог тийм. Явсархан юм хүүд авах ашиглаж байгаа. Тэгээд аль болох хурдан юмудаа их зорилготой. Явсархан хүн жижигхэн гэсэн юм ажиллахаа сайтай байх зорилго. Энэ хүү байдлаар юм хэлж байгаа. Тэгээд энэ өндрийн газар нь өндрийн гэдэг санаа нь өөрөө өндөр ууланд нөгөө дарал багтай газруудад төсөнд ашиглах тохиромжтой. Хүүтэн үед тохиромжтой гэж ярьдаг. Тэр нөлөө үлрэлж ашигладаг гэдэг. Тэгээд яг заримдаа үйл болж жоохон гац нэг асуудал гарах гарнаа гарна. Гэтэ нөгөө нарийнхан газрууд хамаагүй илүү хэлжтэй. Илүү ажилласаатай санагддаг. Шүтээ. За энэ хүү юу ороод. Госцолцоо. Мэдээс цэцрэн өчигс шүү дээ. Чин хэдэн миллилитр 250 гэнэ. Наадхан 250 орох. Энд хийчих байна. Бүгд орох юм шүү. Энд дор гарна даа. Наа чин арай жижиг юм шүү. 250. Тийш нэг л. 150 гэнэ. Супер хийх юм. За.
Ядах чинь хуугаад хийчихнэ. Энд дээр харилцаад. Окей. Хоёр гарах. Тэхэнийхэн. Жоо нэмэх. За, тусцсан. Зарим хүн очооч. Очиж өөртөө хийгээд авах юм. За, чи. Сус шийч. Өнгөрсөн 7 хоногт тэгэхээр нэг талын Монголын гэрийг холдчихсон тий. Өнгөд болох тэр лавшагийн юм шүлний хүч нь 10 минутанд болдог гинэ. Энэ лавшагийн гомтой шүл хийж үзэх гээд. Тэгэхэд жавцаа хэлсэн штэ. Бэлэн гом биш. Яг Монголынх. Монголын бэлэн. Тий, Монгол бэлэн гомгуудаа ид чиргэлж үзэх гээд тийм санаатай юм хийгээд байгаа. Тэг энэ ямар болох нь. Тэгээ гурвалжин бодоотой шүлэл гурвалжин бодоо өөрөө ер нь амархан болцтой. Айтайхан идэх. Энэ лавшааг бол хэрэглэж үзээгүй өнөдөр үзэж байгаа. Гулжуудаа нүн үзсэн юм. Идэлтэй бүр 4-6 хоног болсон юм. Ийм их үү? Тэгтээ том бооц тийм. Ер нь гомтой болохоор том байх юм шиг байгаа байхгүй юу? окей. 2-3 өдрийн шүл таарч шүлдэг байна шүү дээ. Тэгвэл биш. Дотроо 2 хуваагдсан байгаа юм. Тэгэхээр 2-3 өдөр бас үйлчлэгээд нэмээд өстө өстө гарч болох юм байна. Энийг туршиж үзнэ. Аймаг хөтэй. Алуу. Гэтэ агаарцах юм байна тий. Тий. Баг хүчээр хэлүүлээд нөхгүй үстэй. Хүчээр хэлүүлээг үстэй. Сайхан тий. Чи шүү. What is that? За ингээ борцсон хоёр. Ногоон хоёр. Үе яа. Это бачсан. За. Нисээд. Юу бодлоосон? Нисээд. Вот хотим чампинг. Тэгээд нэг минут туслахад энэ юмсаа их юм байна. Нэг төрөйг тавьчих. Өнгөрсөн удаа аавч хоол хийсэн чинь амар болоод илүү гараад болорсон шүү дээ. Жохон галын дэргэс авах. Тий. Галын дэргэс жохон дулаацголоо гэж бодож байна. Юу вэ? Сакс. Сүлжээ байдаг юм энэ. Mobicom-д байдаг. Юу-тэл байдаг гэсэн. Mobicom л хаалга.
сүлжээ авах болохоор бас нэг үл амар те. Гэтэ хойно санаа зовж байгаа хүмүүс ч хэцүү байх те. Харин тий. Тэгэж юм. Нэг үсэн хоолой бошол. Манай хөлт үссэн юм уу? Ten minutes later. Бассаа. 10 минут. За манай хаал болцсон баха. Болцсон шүү. Жахад. Сайн харагдаж байна. 10 минутын дээр аавд арсан. Дээлтэнд арсан. За. Голлаад итгэс. Ижлэхгүй манай хэлээсрэг. Сайхан лавшаал болж байгаа юм байна л да. Жинстэй. Борцтой лавшаал гэсэн үг. Хоёулаа л хангалттай задах хэрэгтэй. 3 хүн идэж болно гэдэг байна шүү дээ. Тэгтээ чиртэд нэг 2 борцтой шил хийснийг. Биш болоотой борцтой шилнээс арай порц юуд. Бага юм шиг санагдаад тах юм. За. Энэ юу гэх. За зүгсгэт. Мачара. За. Олон ямар байна? Гоё. Хэр гоё. Very гоё. Хоёр орой бол борцтойгоо амтэн шүл. Порц бол янзын яг 2 хүнд бол янзын таарлаа. Амт бол манай хүүхдийнхэр бол маш гоё байна. Лавша бренди борцтойгоо амтэн шүл. Үлснэг жилхүү те. Янз юм байна. Борцсон жоохон бага юм уу гэж санагдлаа түрүүс биш. Тийм те. Тий. Амт юм бол сайхан байна уу. Өнөөдөр нэлээд салхитай. Түрүү уус салхитай байсан. Зөндөөч салхитай байж магадгүй байгаа учраас юугаа сарвчаа тал руу татцсан. Ханыг хийж хөрөнгөө гоё. Нөмөртэй байна тэгэл. Татцсан болох тэр гайг баха. Харин хийчихгүй л гэж. Арай хийчихгүй л гэж бодчих. Гадаадд одоо ирэхэд гайг тогтчихлоо тий. Ишээ гараад хоолой идчихэд ишээ гарч яах юм. Галын тэргэд. Жаахан сууж байгаа тэгэл унт энэ. Ойрхон шиг ирнэ өнөөдөр ямар хөв ба тийм. Хайнгүй. Програмлж шүү дээ. Хүмүүс шавраас гаргаж өгөөд бас цаг алдсан. Гэхдээ тэр хүмүүсээ дагаад бургой газар руу идэрлээ тийм. Тийм. Нэгэндээ тусалсан биш. Шүү бургой газар руу идэрлээ тэгээд. Энэ гоё газар авчирч өгсөн гомбахта баярлаа. Ишээ мэдхгүй байхдаа газар мэдхгүй байхдаа хаана очиж мэдхгүйсэн чи. Янзын гоё газар авчихлаа.
Ага таяа хувсаад байгаа. Уг нь бол эндээс л тоостой. Жог зайлсууч. Өсч. Тэгснэ одоо. Битэр аралс л хэлэх хэвээр. Өглөөний 8 цаг. Амар салхитай. Бараатай хүүт. Тоосны гэсэн чинь бас чадахгүй. Унцар 8 цаг. Гадаа хийсч гэдэг шүү. Хүүтэн дотор ч. Шинжэнгөө сэлгүүлж байна. Цаас ороод байна. За тэмсгэд босоо. Зарим руу ордог хта. Ийм амар байна гэж ярьсан юм уу? Өчтөр өрөө харагдацсан, ийшээ харагдацсан. Байхгүй болцсон шүү дээ. Энд л тэсэн цагаан хайрхан гэлээ бас байхгүй болцсон. Цас ороод. Зугаан сарын цасан шуурга. Ямар ч хоол ээж дий та. Хоолч хөглөний цай. Хөрх. Уг нь бол хойноосоо сэлхтээс ч одоо бүр тал талаасаа сэлхлээд бүр. Удаа. За. Одоо ингэнэ. Мөнгөө шараад. Яга бэкнэ шараад. Сирнэс хийдэд игцээд байгаа. За. Юмэйда.
Тэр өнөөдрийн зорилго уг нь бол бас жоохон загсан тавь гэж бодсон юм. Нэг компанис дэгийг гуугаад загсны уурга мурга гуугаад аваад ирсэн. Туршлагагүй. Тэгээд туршлагатай загасчид бас харж ивэл үзэж ивэл 6 сар цас орж яхад яа загас өрдөг вэ? Цас орж байхдаа гол нь шахт. Ер нь зүгээр ямар ч тийм туршлагагүйгээр аваад ирсэн. Тэгээд бас байгаль цаг уурын нөхцөл байдлыг бас ингэж ирнэ гэж ерөөсөө төсөөлсөнгүй. Яг нь сэрүүхэн баруутай өдрүүд байна гэж мэдчихсэн ч гэсэн цас ороод шуураад салхилаад нүдэд байна гэж бас яг төсөөлсөнгүй. Айл болох хамгийн муу бэлтгэлтэй байхыг хичээдэг юм болон бэлтгэлтэй байхыг хичээдэг. Гэхдээ тэгээд дандаа ямар нэгэн байдлаар юм гарч ирдэг. Тэгээд тэрийг тухай бүртэн засаад дараагийн айл дээр илүү бэлтгэлээ чонготхаад явахыг хичээдэг байгаа. Энэ удаа бас ялгаагүй тийм байна. Ганц хоёр анхаарах зүйлүүд гарч ирж байна. Өшөө энэс хүүтэн сэрүүн нөхцөлд аялах болвол яах вэ гэдэг ганц хоёр бодох зүйлүүд гарч ирж байна. Юу болвол салхишуурга болвол ерөөсөө шинжэнгөө намтсангүй. Одоо тэгээд үе цас хаялж цастай тийм шуураад байна. Гэтэ гоё юм те. Тэ гоё штэ. Яат. Лаг өдрөг олон юм төлөвлөсөн байсан. Тэгээд энэ салхишуурнаас болоод бас жоохон зарим нэг юмуд маань өөрчлөгдөж магадгүй юм шиг. Эсвэл ингээд амар гоё тогтоод яг ингээд зүгээр бороо ингээд ороод ивэл бас болж байгаа байхгүй тий. Салхихгүй ингээд нөгөө шуураад ахаар. Ядч нэг талаасаа салхилмаар юм тий. Уг нь л тий. Одоо баг хасах гараац руу ороод ах шиг нөө мэдэхгүй. Амар оройны нэг тайган айл төлөвлөж байгаа байхгүй. Тэгээд тэр тайган айл дээр бас ер нь одоо эндээс харахад бол энэ дээр бас бодох юмуд бас их гарах юм шиг байна шүү. Амар орой чинь бүр тэгээ хаашаа ялангуяа тайгар бол бүр илүү хүнд илүү хүүтэн болох болно гэж бодож байна. Тэгэхээр тэрэн дээр бол илүү сайн төлөвлөгөөтэй гарах хэрэгтэй юм шүү. Хэсэг яах вэ? Хэсэг ч юм. Oh gosh. Ингээд цаахан өндөгтэй бейконтэй сэндвич. Дээрс нь одоо талхаа тавиад. That's ийм хийж байна. За энэ гоё болсон. Утга. Жарита. Оренина. Я. За.
Яач зутарч ирсэн. Гоё олж идэж шүү. Юу яадаг нөгөө аялаар явахаар ингээд бороотой хурдтай хүүтэн янз бүрийн байдлаар ингээд зутрах гэдэг штэ. Тэгээд би болох тэр зутрах гэхэд дургу. Яг хүүтэн маань хэцүү байна. Гэхдээ энэ бол бас яг өөр аяллахын адал явдлын нэг хэсэг. Тийм учраас энийг би нэг амар зутралаа гэж хүлээж авах дургу. Өөр нэг өдөр шүү дээ. Дандаа юм болго нартай авахгүй шүү дээ. Энэ чинь бас нэг ийм сонирхолтой аяллыг бас хийж үзэж байна. Ийм аяллын үед бас яаж юмыг давж гарч ийн гэдгээс шалтгаалж бас сонирхолтой болно. Түүнээс бүх юм нартай, бүх юм зугаатай, зэмгэлтэй байгаа гэвэл уутгартай шүү дээ гэсэн дээрээ. Тэгэхээр ингээд бас заримдаа бас хэцүү аяллууд бас юм хөө шалгууртай юмнууд байж иж аялал нь өөрөө илүү гоё сонирхолтой болсон юм шиг таа. Өчтөр бол бид хоёрыг яг орж ирж байхад бол янз юм байсан шүү дээ. Уг нь бол тэнгэр онгоож монгоогоод тэгээд баг зэрэг юм хайсан ч гэсэн нэг тийм юу өвчтэй биш. Тэгээд хангалтгүй бол янзын гоё үзэсгэлэнтэй байсан. Жохоо орой байсан мөхтэй нэг хилүү зөв видео зэрэг мэйлгүүгээр тэгсгээд унтцгаасан. Харин өнөөдөр болонгод нэлээд дагшин багч. Яг мэдээж жоох нар гараад. Гоёлах л та. Гэхдээ зүгээрээ. Мөтөрөө шантрахгүй. Энийг орооч. За. Сайхан л шүү дээ. Simple. Миний нэг гоё юм дээ. Тийм. Миний хүү яаж юм ямар вэ? Мэдгүй. Мэдгүй. Нүгтэй. Хэрмэр олж гинэ. Гайхалтай. Салхитай байна. Бид тэр иш өөр юмд явах жоолох тэр сарвч ерөөсө хураахаар шийдэл. Ямар ч зэн тэгээд энийг салхийг бодвол бас сайн төсвөрлээ. Гэтэ одоо бас зөө жоохон хол юмд явчихад ирэх учраас энийг ер нь хураачаад явчих гэж байна. Яа энийг телегийн март бүсээ марттай хүн гэж юу гэдэг юм бөө мэдтэй. Макс Траксийнхаа шаклаар бүс хийцэн. За ийм хөл явж ин да. Одоо энийг болгоч идэв. Энэ 180 байхныг одоо дурших шаардлагатай болоод баг л бүхэл хэмжээнд дуршчихлаа гэж бодож байна. Ийм амьсгалтай, шууртай үед тэгэл тогтцоор л байлаа. Өш яг байвал байх гэсэн. Тэр одоо бүр нийлэн дээр доош явах болоо. Хамгийн муу. Одоо майхан бол бүр ерөөсө шимчгүй шүү дээ. Шинжэнгөөл шуурсан. Зарим үе бараг машин гаргалтал шуурсан. Тэгэхэд ерөөсө яах ч юм байж. Тэгээд одоо бид тэр нэг жоох энэ аваараа эсвэрчлэх санаатай. Бас үе бүр нэлээд өвчтөж шуураад байгаа учраас одоо энэс илүү дахиад яаж ч зурчих шаардлагатай тий. Яшиг шүү дээ. Тэр одоо ингэ явъя да. За.
явахынхаа өмнө бол ийм руу бол тайраад өнгөрсөн. Тэр болох тэрэ энийг гарахтаа үзье гэж гараад ирсэн. Яваад ирцэхгүй. За. Энэ гэрих явдаг хүмүүс бол мэдж байгаа хөө. Анхудаа явж байгаа хүмүүст бол сонирн байна оо. Алдууны тахлаг болохоор бас энд ирж тахдаг гэсэн. Тэгээд түрүүний бит хоёр дээр очисон газар бас төрийн тахлаг болдог. Энэ л хөх тэр хүмүүс ирж тахдаг гэсэн тий. Тэгж ярьж илээ. Энэ хийц нь бол өстой гоё хийцэлтэй айл юм байна. Эртний юмнуудыг сүг зөр мөргүүдийг оруулчихсан. За энд бол бүрчин гамарлыг төрсөлсөн болтой. За энийг сүх төрний хөг зөргийг төрөлж хийсэн байна. За мөн тайруулаад адуу тавьж байгаагаар оруулсан. За дээшээс харагдахыг сайн мэдэхгүй энэ дэвэр Шивбаатруудын зөвлөлөд байна. Сайхан л газар байна. Битээр чин ерөөсөө өдөртөө яваад ирээл үзчихээр тий. Батаас бол их хол биш тий. Өглөө бүр эрт гарчвал бүр гоё баг. Тэр нь бол их сайхан газар байдаг юм байна. Байгаль орчин бол үнэхээр сайхан тансаг. За тэгээд чинь бас энэ түүхэнд дурсгалт газар Бурхан халдун гэдэг бол чи өөрөө Монгол улсын түүхэнд бас чухал үүрэгтэй түүхэнд гардаг тийм чухал газар байдаг. Чингис хаантай холбогдсон тийм Монголын эзэнт гүрэн их Монгол улстай холбогддог юм чухал газар байгаа. Тэгээд түүхэн газар гэдэг утгаараа бас ирж үзвэл Монгол хүн болгон ирж үзвэл сонирхолтой юм байна. Бидний энэ зүүн бол өшөө бүр дээшээ Бурхан халдуун руу ойртоход байх цаашлаад ингээд хинтигээр явсараа цааталтаа бүр дадал хүртэл орох сонирхол байгаа. Тэр бол ерөөхдөө яг ийм түүхийн жимээр гэх юм уу явсан тийм аяллыг зорилготой байгаа. Хинти аймагч өөрөө бас яг тийм Монголын түүхэн тийм чухал байр суурьтай байдаг болох төр тэгж байгаа. За энэ хэсэгт ирэнгуут энэ хэсэгт ийм хар сүлднүүд төрийн хар сүлднүүдийг хийсэн байна. За хар сүлд болтой. Тэг чим мөн тэ сүр хүчийг бэлэгддэг юм хар сүлдийг харуулж өгсөн юм жолон сүртэй. За тэр урдаа төрөний тэр багнаас бол энэ чинь юм хар сүлд харуулж өгсөн юм байна. Тэр гоё газар байна. За бид бол бас яг төдийлөн иймэрхүү түүхийн гэх юм уу тийм дурсгалт газруудаар бас нэг яваад байдаггүй. Хөшөөд юу гэдэг тийм хөшөөтэй газар. Тэгтээ энд ирсэн сонирхол нь зорилго нь өөрөө бас зуныхаа аяллыг төлөвлөж ийн. Дээрэс нь бас Монголын түүхэн чухал байр суурьтай газар гэдэг утгаар нь энэ дэр бол бас сонирхолтой юм байна. За дээш ингээ харуулах юм бол за энд энэ ингээд хэрлэнгийн хөндөй. За энэ их модтой бургастай аимсэлтэй ш. Энэ их модтой бургастай энэ хөндөй бол ингээд хэрлэнгийн хөндөй. За битээр бүрдлийн тэр авир орж боосон. Хаах нэг тийм сайж мэдхгүй. За тэр дээшээ уган Бурхан халдун байх хэвээр энэ ч стан чардахгүй. Маш хүүтэн байна энэ хоёр өдөр. Хүүтүүдээр таарад ирсэн болохоор жоохон духгүй. За энэ урталтаа бас юм Чингис хааны хөшөө оруулж өгчээ. Хөшөө гинэ.
шинэ санааг сэлбэрлэж олж өгчээ. За ийм сайхан газар. За тэгээд тэрийн аялал ер нь ингэсгээд дуусах гэж байна. Өнөөдөр жоохон аялал маань жоохон богинохон болчлоо. Богиносгох шаардлага гарч ирлээ. Дээрээс нь daарлаа. Түрүүн би зутрах дургу гэж хэлсэн. Тэгвэл зутралаа гэж ярих дургу. Зутрараагүй. Зүгээр даарсан. Бараг өвлийн аялал дээрээ ингээс салхинуудад цасаар шороод байгаа юм. Өвлийн аялал дээрээ дараагүйгээрээ даарлаа. 6 сарын 20 болоод 100 болдгоо байна. Монгол 100 болохоо болцсон юм байна. Гэтэ дажгүй те. Гэтэ дажгүй сайхан гоё газрууд үзээд ирлээ. 100 явах газруудаас тоочлоод буцаж ийн ерөөдөө болвол. Тэгээд 100 өшөө бүр гэргүүлээрээ бүгдээрээ явна. Тэгэхэд эренгээр орно. Цаашаа явна. Энээсээ бүр цаашаа явна. Зөндөө олон гоё юм төлөвлөжсөн байгаа. Тэгээд энэ удаа бол яг хаа ингэж жоохон богинохон юм хийжлээ. Гэтэ дажгүй. Одоо ихтэй болоогүй шин зам зөндөө байгаа. Гэтэ энэ бол хотоос их ойрхон хэрнээ бас гоё газар байт юм. Бид нар ерөөсөө зүүн тишээ гардггүй юм. Тэгээд зүүн тишээ гарвал их гоё юмнууд чинь ингээд наацхаас байдаг юм байна шүү дээ, тий. Дандаа баруун тишээ эсвэл хангаа тэгэл хөвсгөл тэгэл цаашаа бараа аймаг гисээр хат ирсэн ишээ явдаг болохоор сайхан байлаа. Ямар ч нэг үтэнд орсон, тий. Аялал. За тэгээд манай машин хөрхөмний жиглэгээ зогсож байна. За энэгээр энэ ингээд зээнэ онцгой гэх янз бүр хүмүүс ирсэн байна. Энэ төрийн дахилга болно гэсэн. Тэр доорч нэг хүмүүс тэнд ч нэг машин тэр үүдэнд ч нэг галын машин ирсэн. За ер нь юм болох гээд шүү. Ер нь бол жоохон байвал хөөхтөг шинжтэй болчихж байна. Тэ. За. Өнөөдөр дэвтэрийн нэг юм богинохон аялалтай хамт байсан баярлаа. Дараагийн бас шуурт аяллуудаар уулзъя. Бодсон зарим нэг юмудаа хийж чадсангүй. Яг жоохон загсны юу шидэж үзлээ. Анх удаага бас ингэж нэг яаж үзэж байгаа болох тэрс туршлагагүй байна. Хаана шидэж хаанаас нь барихаа сайн мэдэхгүй байлаа. Тэгэл яг жоохон хорхоогоо үргэж хийж идэж байгаа л тослоо. За. Peace out гэж. Bye. За bye.